За та бүгдэд энэ өдрийн мэндийг хүргэе. Бид нар энэ ч долуулаа сууцгааж байна. Би энэ хотоос бид нар нэг 130 орчим километрийн зайд цаанын бааз модон дунд хаан сууж байгаа байлаа бэлгүүнэ. Шивээ тараас сууж. Нийт сонсогчтой өглөөний ч юм уу? Шинийн ч юм уу? Өдрийн ч юм уу? Өдрийн ч юм уу? Мэндийг хүргэе. Хүчтэй гэж нэдэрчтэй хийж чаддаг. Аа би манай бод гарч ирсэн үү? Гэтэ байж шүү дээ. Манай машиныхан бас халуун ярны өрнүүлж ирсэн дээ. Тэр нэрээ юу байсан шүү дээ. Тэр яран дээр чад зүгээр л хосод ярьжсэн шүү дээ. Тэр дээр битүүрийн арчаа зүгээс л хамгийн хэрэгцээтэй зүйл бол хосод хандж хэлэх үг бол ерөөс хоорондоо маш их ярилцгал юм шиг байна. Тий. Хаяад ингээд нэг жоохон жижиг юмнаас л чирүүл үүсдэг байхгүй. Тэрнээс олж ингээд дуугаа хараадаг айл нь. Нэг өдөр хараад, хоёр өдөр хараад, гурван өдөр хараад. Тэгж жагаад эвлэрдэг. Тэнгүүт эвлэрэхтэй хооч юм мартаагүй юм чи. Яг Тэр хоорондоо ярилцаагүй гэхдээ. Тэгээ нөгөө жижиг юм ингэж явсаар байгаа. Хурамчлагдаж зараад нь тэр маш том юм болдог. Тэгээд тэр маш том болоод том хэрүүл гардаг. Том хэрүүлийн дараа яг юунаас олж гарсан гэхингүү. Нөгөө нэг жижиг ихний хэрүүл. Тийм болохоор айгүй хоорондоо ярилцаа л те хамаагүй штэ ярилцсан зүйл бол те өглөө гэрээсээ гараад ингэж явлаа тэгж явлаа ажилдаа очлаа ийм сурлаа энтэй таарлаа зүгээр л ингийн юм. Хүмүүс хоорондоо ойлголтоо нэгтгийа гэдэг нэг аягүй яриад байдаг шүү дээ. Тэр шиг яг ярилцаж ойлголцох хэрэгтэй байх юм. Хайр дурлал ч юм уу те тэр бол нэг тийм зүрх сэтгэл мэтгэлтэй тийм юмд бол нэг тийж толгуурлаад байгаа юм бол байхгүй л. Одоо бол үгүй нийгэм хаашаа ирж бид нар нийгэмд дагажлаа шүү дээ. Тийм учраас миний харж байгаа бол хайр гэдэг бол зүгээр л одоо гэр бүлийн хайр шүү. Миний бүлэний яриад байгаа. Нэг хүсэл зоригтой тэрлүүгээ нэг санаа нийлж байгаа хоёр хүн бол энэ бол эвтэй нэрдэг гэр бүл. Нөгөө талаас бас ярихад олгоо хагравч тогоон дотроо гэдэг шиг гэр бүлийнхаа юм гэр бүл дээр байх нь хамгийн зөв юм шиг. Жижиг сэжиг юм ч ярил ингэж гаргаж ингэж ярих шаардлага байхгүй. Тэгээд ингээд ярьчингууд гэр бүл дотроо асуудлаа шийдий гэдэгэнгүүт нөгөө гэр бүлийн хүчирхийлэл гэдэг юм чинь бас юу яах нь ил бол нөгөө нэг улам далд болоод байгаа бас нэг тийм асуудлууд байгаа л да. Тэгэхээр ярин энэ дээр л яриад ярилцах хэрэгтэй. Үнэхээр ярилцаа ойлголцож чадахгүй тийм уушлаараа өндөрч чадахгүй шүү дээ. Нөгөө талаас нэг аль болох хөөхтэй болохоос өмнө аль болох нэмэрдэг сайн ярилцаа. Яг ингээ бүр ингээ одоо амьдрал руу орж байгаа тэр хөлөг онгоцтой суухаас өмнө тэг давхаасаа өмнө тэ ямар шийдээд ойлголцчих юм бол тараад нь хөлөг онгоц нэг л зүг рүү явна шүү дээ. Тэр ингээл давалцаад явж илээ. Тэрний өчнөр тохиолдол нь тэл нэг зүг рүүгээ явж байгаа юм. Тийм учраас тэрэн дээр бол сайхан ярилцаад үнэхээр ярилцаад ойлголцож чадахгүй байгаа бол бас л тийм уучлаарай. Одоо болохгүй нэ дараагийн бичлэг хэлье. Энэ л ах хэрэгтэй. Энэ хүмүүд бол гэхдээ нэг талаас харуулж байгаа өмнө хатуу гэдэг чинь мелоноос шалгуун дээр гэдэг шиг л байхгүй. Энэ бол ойлголцохын тулд одоо мэдээлэл авч байгаа их сурвалжныг адилхан байвал зүгээр хөө. Тэгээ юу гэдэг нэг үзэл бодолтой болныг үзэл болныг судалгаантай болохын тулд тэр хоёр ч нэг нь нэмэгтэй нэг одоо айвуух мэдээлэл аваад ирлээ гэр бүлтэй хэрэгжүүлээд эрэгтэй нь ойлгохгүй ч юм уу тий. Тэгхгүйгээр яг хоёулаа адилхан нэг юмд явдаг адилхан найз нөхөдтэй байдаг. Ер нь жоохон үзэл бодлоо ойролцоод байлгах асар юм шиг. Монгол нөгөө хуучны нэг үг байдаг шүү дээ. Явж нутгийн чинь юм дээр шүү гэдээ яриад байдаг штэ. Тэр чинь юу гэсэн үг вэ гэхээр цаад санаа нь юу гэсэн үг вэ гэхээр хүн чинь нэг 16 за 18 хүртэл нутагтаа орон нутагтаа байгаа. Тэгээд 19 болоод оюутан мод орчин ирж явахад оюутан болоод хот мот руу өөр тийш явж байгаа штэ. Тэгэнгүүт хүний ерөнхийдөө нийт одоо хувь хүн болж төлөвших бараг 90% процесс нь 18 хүртэлх наснд явагдсан байгаа байхгүй. Тэгэхээр чиний яг хэлсэн шиг ойролцоо юмд баярлдаг, ойролцоо юмд сэтгэл нь одоо тайвширдаг, ойролцоо юмд гонигддаг тий. Адилхан дүү ойролцоо хүмүүс бие биенийг маш сайн ойлгох боломжтой болж байгаа хгүй. Ойролцоо хүмүүжлэр хүмүүцсэн хүмүүс гэх юм уу тий. Тэгээд бас монголчууд бас ярьдаг штэ хүүхэдтэй одоо шинэ хүнтэй танилцаад заав чинь юу хийдэг вүлээ гэд нэг асуудаг штэ ерөнхийдөө. Тэр чин цаад санаа нь гэр бүл буюу тэр яг өссөн тэр хавийг нь одоо хөгшин хүмүүс бодож байгаа штэ энэ хүүхэд за иймэрхүү хүмүүжлэр хүмүүцсэн юм байна. Манай хүүхэд иймэрхүү хүмүүжлэр хүмүүцсэн гэж бодоод ойролцоо хүмүүжлэлтэй юм байна. Тэгэхээр манай хоёр таарах байх та гэсэн үүднээс эцэгхүүд нь бас асуусан бол таарж байгаа байхгүй. Ойролцоо хүмүүжлэлтэй хүүхдүүд бие бинийгээ маш сайн ойлгох боломжтой. Боломжийг л ярьж байгаа шүү дээ, тий. Тэгээд дээрэс нь бие биентэйгээс маш ярилцаж ойлголцож чадсан тохиолдолд ерөнхийдөө бат бих
маш сайхан аз жаргалтай гэр бүл рүү ерөнхийдөө бий болно гэж бодоод байгаа. Одоо юу гэдгийг хоёр өөр давхаргаас гэх юм уу те давхарга жоох муухай л хэлж давхаргаас дундаа уулзаад гэр бүл болохоор яалт байхгүй л асуудлууд үүс. Малчин хүний хүүхэд болон юу гэдгийг насаараа 2 3 үеэрээ 8 хийгээд 8 ч хүний хүүхэд хоорондоо уулзаад гэр бүл болчлоо яа сэтгэл хөдлөл тэ дурлал шохоорхлоос үүдээд гэр бүл болчлоо гэхэд магадгүй тэр гэр бүл хин нэг нь тэсчил тэр гэр бүлийг авч явах шаардлагатай болж байгаа байхгүй. Нэг нь нөгөөх нь жоохон дарангуул маягтай нөгөөх нь арга ивэн олсон маягтайгаар үлдсэн амьдралаа өнгөрөх. Эсвэл бол явж байгаа дунд нь амар том хагарал үсээд буу юм болоод тэгээ салах. Нэг ийм л юм үүсэж байгаа. Тэгэхээр үр дүнд нь амьдралын ингээд төгсгөлд харахад нөгөө хоёр гэр бүлийн хоёр хүний чинь нэг нь нэгнээрээ ингээд баг яаж жаргацсан нөгөөх нь жаргаагүй болчих. Тэгэхээр яг сайхан гэр бүл болно гэвэл амьдралын төгсгөлд хоёулаа сайхан жаргацсан л байж байгаа хэрэгтэй байхгүй тийм. Энийг л ер нь би дандаа хэлье гэж ер нь бодоод байдیں۔ Гэхдээ бас хэлэхээр бас хүмүүс одоо яаж хүлээж авах юм бэ? Яг ингээд нэцгийн дараад хэлчихлээс. Тэгээд нөгөө хайр дурлалынхоо одоо ингээд юу гэдэг тэрэндээ ч биш гэлдэж байгаа шүү дээ. Тэр хайр дурлал гэдэг юу гэж тодорхойлохоос болох л та. Зөвхөн хэрвээ сэтгэл хөдлөл гэж бодох юм бол угаасаа тодорхой хэмжээнд мэдээж хосууд хэмжээнд шохорхол байх хэвээр. Тэгээ илүү шийдвэр байх хэвээр болчихж байгаа байхгүй юу? Тэр шохорхол нэг за өсрөөл 3 4 жил үргэлжлэе гэж бодъё л та хоёр бинийг харахаар гой харагддаг тийм. Тэгээд жоохон бичсэний дараа хөл сайн муу бүх зам чанарыг мэдсэний дараа тэр мэдрэмжинд алга болчих тийм. Тэгэхээр хамгийн сүүлд нь шийдвэрлэл үлдэж байгаа байхгүй юу? За би нүнтэй амьдрал гэсэн юм чинь би одоо ингэ шийтгэл хэвээр. Тэгээ энэ хүндээ тохируулаад одоо би харьцах хэвээр, тохируулж амьдрах хэвээр. Тэгээд зарим хүмүүс ингэдэж штэ. Ингээ хоёр хүн суучлаа. Тэгээ нэг 10 жил амьдралаа 10 жилийн дараа гэсэн чинь одоо хин нэг нь өөр хүнтэй танилцаад өө энэ миний хайр байсан юм шүү. Би чи бурууntайг амьдралсан юм шүү ч гэдэг юм уу тийм хэрэг одоо ингээд мэдрэмж тийм бодол төрөх юм бол тэр нь түгэл жинхэнэ хайруу эсвэл анхаас өмнө жинхэнэ хайруу гэж бодхолэр чи айгүй хэцүү байхгүй юу. Тэгэхээр ер нь бол хайр гэдэг нь мэдрэмж биш энэ илүү шийдвэр. Хариуцлагатай шийдвэр тий. Шийдвэр гэдэг чинь өөрөө сонголт тий. Яг зөв. Амьдрал ерөнхийдөө байн шийдвэр дунд сонголтын дунд амин өрнөж байгаа шүү дээ бүх юм. Тэгэнгүүт ч нөгөө нэг ер нь чгүй юу. Сонголт шиг гэрлэлт нь бол тэр насан туршийн шийдвэр байхгүй тийм. Өнөөдөр ингэж явах гэдэг биш бүр яг юу ч болсон хамаагүй энэ хүн үнэхээр тэрэгцэр дээр суусан ч хамаагүй. Над руу муугаа ашлан ч хамаагүй. Би яаж энэ хүнийг илүү сайн болгох вэ гэсэн тэр золиос шийдвэр тэр бүх зүйлж байгаа юм байна. Харин тийм. Сайн нөгөө насан туршийн шийдвэр гэдэг шиг нөгөө нэг багын найз гэх юм уу те насан туршийн нэг гой найзалдаг нэг найзад байдаг шүү дээ. Юу ч болсон итгээд юу гэдгийг эхнэрээсээ нөхрөөсөө ч илүү итгэдэг нэг найзад бас байдаг шүү дээ. Тэр тийм найз гэж ямар найзыг хэлэх вэ гэдгсэн чинь би уншиж үзчихээд бүр өгтлээ найзсан. Тэр юу гэсэн бэ гэдгсэн чинь жинхэнэ багын найз гэж ямар хүнийг хэлэх вэ гэсэн чинь хэрвээ чамайг хүн алчаад байж хахад хараал урсгаад хүр зүрээд ирэх найз гэж байгаа байхгүй юу? Яах ч гэсэн нөгөө одоо цогцыг нь болно гэж болж өгнө гэж байгаа байхгүй юу? Тэр шиг яг зүгээр сая бол жоохон сэдвээс тайлсан ч гэсэн. Сая яг ингээд насан турш ингээд тэгвэл яг энийг сая хэлвэрсэн. Тэгэхээр тэр найз нөхдийн хүрээнээс илүү уулна одоо илүү тэр хосын харилцаа бүр илүү байх хэрэгтэй байхгүй юу? Яг эцэг хэлж баг илүү шүү. Яг л нэг биеийн тал болчихж байгаа юм чинь. Яг одоо ингээм амьдрал дээр гараад ирэхэд ээж аав бол ингээд байж байгаа л хэвээр хүмүүс болчихж байгаа байхгүй юу? Өвдөж чадахгүй хон л ингээд байж байгаа болчихж байгаа. Тэнгүүт яг одоо гэр бүл болсон хүмүүс юу бодож байна вэ? Өөрөө өөртөө бодож байгаа. Гэр бүлийг бодож байгаа юм. Тухайн өөрийнхөө гэр бүлийг. Тэгээд энэ хайжгаар ээж аав маань ирүүл авах гэдэг зүйлээ авч үзэл явж байна. Түүнээс шүү. Яг ээж аавтаа одоо яг хучин шиг тийм биш. Тийм учраас харин гэр бүл болсон хүмүүс яг хоёр биендээ түшигтэй байх юм чинь би бинийгээ баг өртгөж одоо тий цусгүй алахгүй тий цусгүй үгээр ч юм уу тий гэж байгаа. Тэр бол амар чухал яа. Цусгүй алахгүй гэдэг чинь бас амар гоё хэлж шин. Хүн чинь тэгээд нөгөө нэг гомдол чинь ингээл хуримтлагдаал явж байгаа л чи бас дөрвөлтэй яг дэлбэрдэг баг. Тэгээд дэлбэрлэл янз бүрийн нөлөөтэй. Тэрүүл уруулгүй ингээ явахаар дэлгэсэж байгаа юм байдаг шүү дээ. Зүгээр ярьж нэг заавалч үгээр өгдөг бас байдаг шүү дээ. Сар 2 сар ингээл хэрэлдэхгүй байхаар чинь бас мэрч шиг өө. Доктор нэг юм. Тэр чинь харин бүр
өөр жинхэнэ хайртай. Бараг нөгөө 2 3 хэрүүл хийгээ. Тэгээ хэрүүл хийх чинь бас нэг талаас айгу хэрэгтэй. Тий. Ингээл өвөө гэж юм гаргацдаг байхгүй. Тэгээл тэр чинь тухайн үедээ тэр болсон процессоос нэг 30-40 минут юм. Эсвэл нэг цагийн дараа тэгээ хоёр тийшээ нэг нуруугаа харцны цаг хэвцсний дараа буцаад эргэж хараа юмсан. Хүн бас тодорхой цаг хугацаанд нэг тодорхой татамжтайгаар нэг нулимс гаргаж уйлж явах хэрэгтэй гэж байна. Тэрэн шиг хэрүүл бас явах хэрэгтэй л да. Арга хөлгийн хоёр загас шиг жаргалтай нэг өдөр маргааш нь зовлонтой жаргалтай гэдэг эн чинь байнга ээлжлээд тийм ээ. Би та нараас нэг юм асуух аа. Одоо ингэж яг 90-ад оны үед чих юм уу? Одоо юу гэдэг вэ шүү дээ? Ээжүүд юу, эмэгтэйчүүд юу Монголын нийгмийг хинхэн авч явдаг шүү дээ. Гэр бүл дээр ч гэсэн яг яатчгүй эмэгтэйчүүд хамгийн хүчтэй байдаг. Ирчүүд нь болохоор аясаар нь явдаг ч юм уу тий. Ерөнхий өөрхөө юмаа хийгээл тэгээд аясаар нь эмэгтэйчүүд болохоор зохицуулаад урдуур норж гүйдэг ч юм уу. Одоо ингээ санаа гаргадаг тий. Тэр яг ирчүүдийн хувьд та нарт яг ямар санагддаг вэ? Эмэгтэй хүнийг окей энэ хүн санаачтай байгаасаа гэж хүсдэг үү? Эсвэл би чинь эр хүн учраас би өрхийн тэргүүн учраас эхнэр минь миний туслах ах хэвээр намайг түших хэвээр би харин эр хүн гэдгийг мэдрэх хэвээр би энэ гэр бүлийг захирч одоо зөв үлгэр дуурайл үзүүлэх хэвээр гэж боддгоо. Эсвэл эмэгтэй нь за ингээд тий гэр бүлээ аваад зохицуулаа явчих би ах бай зуртаа үзээ бэжи гэж юм боддгоо. Түрийн залуучууд яаж боддог вэ? Энэ дээр бол надад зөв энэ бол зөв хүндлэл асуудал тэр тухайн гэр бүлээс Наадах хүүнээс. хөөхөнийх штэ. Тэгээ энэ чинь яг ингэж байгаа хүндлийн асуудал байхгүй. Хэрвээ эхнэр яг тийм асуудлыг шийдээд байх юм бол хурцсэндээ тэр цаана байгаа санхугаа боттой барьж явах хэрэгтэй байхгүй. Ингэж явах юм бол эн чинь хоорондоо ингээд бас л 10 гэрээ зогцчихно. Тийм учраас энэ дээр нөгөө явж байгаа учраас ийм нэг шаардлагагүй байхгүй. Чи энэ энийг хийцэн би энэ энийг хийц учраас чи энэ энийг хий. Ингээ ярьчих юм бол эн чинь нөгөө хүндэл нь авахгүй болчихно. Тэгээ нэг гэр бүл гэсэн нэг харьцааны авахгүй болчихно. Тийм учраас энэ дээр бол яг би ингэсэн юм чинь чи тэг гэдэг чинь өөрөө тэр дунд ямар ч хайр байхгүй зөвхөн зарчим гэх юм уу зөвхөн тийм ёстой би ингэсэн юм чинь чи тэгэх ёстой гэсэн нэг юм ялархсан байдал гэх юм уу тийм байдал үүсэж байгаа байхгүй. Тэгэхээр тэн дээр ямар ч тийм хайр сэтгэл байхгүй болчихно. Гэхдээ одоо орчин үед маш олон Европын гэр бүлүүд, барууны соёлтой гэр бүлүүд зарчим дээр суурилсан гэр бүлийг бүтээхээр ерөнхийдөө явж байгаа. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр за охиноо би өнөөдөр 3 цаг харсан бол чи хэдэн цаг харах хэвээр би ингэх хэвээр тэгэх хэвээр гэд хоорондоо тийм зарчим тохирсон тийм гэр бүлүүд айгүй олон байна. Тэгээ магадгүй энэ нь өөрөө ирээдүйн гэр бүл гэдэг ийм ойлголт чинь бас ингээд байнга шинжлэгдэж ингэж явж байгаа шүү дээ. Тэгэхэд энэ зарчим дээр суурилсан гэр бүл магадгүй ирээдүйн чиг хандлага юм уу? Эсвэл хуучны их нь хаашаа ер нь одоо бид нар ярьдаг хайр дурлал дээр одоо хайр дээр суурилсан бие биенээ хүндлэлийн гэр бүл нь одоо ирээдүйн зөв гэдэг дээр маш олон хүмүүс бас гэр бүл судлаачны санаахаа уралдуулаад явж байгаа. Тэр зарчим дээр суурилсан юмнууд заримдаа хүмүүнлэг биш юм уу? Эсвэл заримдаа маш амар хатуу хэрцгий байдаг. Хайр дээр суурилсан тэр хүмүүнлэг чанар дээр, хүнлэг чанар дээр суурилсан юмуд болохоор заримдаа ингээд өнөөдөртөө ийм юм мөртлөө маргааш нөгөөдөртөө дахин нөгөө хүнээ давраах ч юм уу те ингээд бас үр дагаварцтай байд. Тэгэхээр аль талд нь сайн тал байгаа, сул тал байгаа, аль нь муу тал байгаа сайн тал. Тэгэхээр яг чи ингээд асуухаар би бол ингэж л хариулмаар юм байна. Энэ гэр бүл те Монгол гэр бүл үү? Эсвэл өөр үндэсний өөр гэр бүл үү? Гэдэг чинь өөрөө бас нөгөө контекст нь бол их чухал бол таарж байгаа. Үнэхээр нэг сайхан Монгол гэр бүл гэх тэнгууд Монгол гэр бүлээс гарч байгаа бүх үе шийдвэрүүд нь ерөнхийдөө Монголдоо ашиг тустай, Монголдоо хэрэгтэй байхаараар байх гэж хийх юм уу? Эсвэл ер нь одоо глобалчлагдж байгаа дэлхий дахин хүн төрөлхтөнд хэрэгтэй гэх юм уу гэдэг ингээд талаас нь аль-альнаас эндээс нь харж хариулах уу, эндээс нь харж хариулах уу бас л өөр сонголтууд гарч ирээд байгаа. Тэгэхээр яг ингээд ийм гэр бол эхнэр нь өдөр тутмын юм аваад нөхөр нь энэ жилийн төсвөө хариуцаа гэдэг юм тэгээд ингэх ёстой тэгэх ёстой гэдээ хариулчих гэр бас амар хэцүү асуулт болж байгаа. Тийм байна. Яг одоо гэр бүл судлаач юм уу юу гэдэг те энэ талаар суралцж байгаа одоо өчнөө олон залуучууд өчнөө олон эрдэмтүүд Монгол эрдэм те байгаа л те тэнгууд энэ дээрээ одоо өөртөө мэдсэн сурсан зүйлээ яг Монгол хүмүүстэй зориулсан Европ хамаа авахгүй яг юм Монгол гэсэн тийм юм гаргаад ирчих юм бол тэр бас тэр чинь уншиж хараад яг үнэ тэгэхгүй болонгууд одоо ерөөсөө нэг сошиалаар бол хар масс руу ингээл явуулдаг те эмэгтэйчд бүхнийг хийж ин ирчүүд нуус аймнууд дандаа гэртээ ирээд зургатаа үзэл ингээд хийж ин яг үндэ гэх юм бол бас яг тэр хийж байгаа зүйлийг
хийгээ явж байгаа бас залуучууд бас байгаа л байхгүй. Тий. Тэнгүүд тэр хийж байгаа залуучуудын нэр төр ерөөсөй гарч ирэхгүй. Тэнгүүд энэ дэр чинь муу мэдээлэл илүү хүнд хурдан төгдөг гэдгээрээ ингээ явчихж байгаа байхгүй. Тэнгүүд хүн болгон эрэгтэйчүүд гэртээ одоо юм л за одоо цаг үе өөр болсон. Залуучуудаас бодож байгаа сэтгэж байгаа нь өөр болсон. Тийм учраас энэ дээр л нэг тийм гоё шийдлэг гаргаж ирэх хэрэгтэй байна. Тэгээ яг тэр нь яг үнэн батын чинь Монголд хэрэгтэй хэрэггүй юу? Энэ айл Монгол сэтгэлгээтэй өсөхгүй юу гэдгийг л гаргаж ирэх хэрэгтэй. Одоо нөгөө ийм байгаа байхгүй юу? Үндэстнүүд байгаа шүү дээ, тий. Хятад үндэстэн, Монгол үндэстэн, одоо Орос энэтхэг үндэстэн. Үндэстэн бүр ерөнхийдөө nation will гэдэг нэг юмтай байх хэрэгтэй байхгүй юу? Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр жишээлхэд энэтхэг жишээлхэд 2050 он хүртэл энэтхэг орныг ямар болгох тухай 30 жилийн мастер төлөвлөгөөг аль 2011-2 онд гаргацсан байх. Тэгэхээр 40 жилийн төлөвлөгөөгөө 40 болон 50 жилийн төлөвлөгөөнүүдээ улс орнууд гаргаад тэгэнгүүтлээ 40-50 жилийн төлөвлөгөөн дотор чинь бүтэн 2 генерац явж байгаа шүү дээ, тий. 20 жилийг нэг генерац гэж тооцоход бүтэн 2 генерацаа тэрэндээ бэлтгэдэг үндэстнэрээ ямар нэгэн зүйлийг бүтээхийн төлөө nation will-тэй байдаг байхгүй үндэстэнгүүд. Тэгэнгүүт Монгол үндэсний монголчуудын үндэсний хүсэл гингүүд бид нар байхгүй байхгүй одоохондоо тий. Бид нар хүсэл дутуу байна. Хүсэл байж явах байхгүй тий. Гадаадд одоо энэ Афганууд байна, Хятад байна, Монголчууд байна. Бид нар хараад заримдаа бүр өдөрт бүр амар антаарч шүү дээ. Яагаад гэсэн чинь амар нэг дэмждэг. Ерөөсөө л юу ч олж исэн гэд дэмждэг. Тэрийгэ хинт ч ингэ мэддэхгүйгээр ингэ тийм л. Тэр тийм байгаа зү тий. Би бүр ингэ яа монголчууд ингэж болдог. Яагаад нэг хийж байгаа юм дээр хүлээцтэй хандаа, хүндэлтэй хандаад энэ ингэ болтгоо нэг яагаад гэж болохгүй юм бэ. Гэ хэлмээр байвчиг ингэ хилчингүүд бас нөт нь хэлж байгаа хүн бородчихдаг. Тий. Чи одоо юу мэдээ хүн болгонд л ер нь би жоо лидер байхыг хүссэн хүмүүс монголчууд тий. Тэнгүүд дундаас нэг хүн орж юуг замбраагүй тгий гэсэн юм байна. Хүсэлгүй хэлүүлээд энэ дээр нэг ингэ ажиллаж байгаа юм болчих юм шүү. Нэнгүүд л үгүй гэж орж ирдэг тий. Тэнгүүд ингээл ажилдаг байхгүй. Одоо ялан хил байхгүй хүмүүс шүү дээ. Одоо хятад нэг Афганууд байна тий. Тэнгүүд ингээл явж чадчих бид нар ингээл ерөөсөн нэг барал ажиллаа л гэж бодож байна. Яг үндэстэн ингээл хараад ямар хаа заа харж тий яаж хоорондоо нэгдэж чинь тий. Тэгэл одоо ингээд ажил дээр гэж нэгээр ингээл дуудаал очирод. Муу ажиллаж исэн ч тэр хүн сайн ажилладаг. Тэг энэ болж штэ асуудал байна. Тэнгүүд бид нар нараас нь орж ирээ энэ хүн болохгүй байна гэж асуудал нь гаргаж ирж асуудал нь дэлгэж тавьж өгдөг. Тэнгүүд тэгээд би энийг тий өнөөс яг үндэстэнгээр нэнгүүд тий асуудал хөө гэж ярьдаг. Дууд бол бүр аим штэ. Жохон ингээд нэг ууртаа ингээд цаан зогсож 3 хит горуулалж юм тий. Би нэг хитээр модлаа гээд миний ард 3 хиттэй байлаа гэж бодоод тэгээд би нэг ингээд хууртаа дарын 3 намайг хараад зогсож байгаа. Амар гэр бүлсэг гэх юм юу гэх юм биднэрт байх хэрэгтэй байгаа. Тий. Монголчууд болохоор би бинийгээ гидэггүй байхгүй ерөнхийдөө. Тий. Би болж зэрлэгдүү тий. Энэ хүний араар ингэж нэг явж тийм муу хацар бас байгаа тий. Саяны нөгөө нэг гэр бүлийн сэдв рүүгээ дахиад ороход ирж тээ. Одоо урд нь хийм үү дээр үеийн эмээ өвөө нарын үед чи одоо бараг би бинийг танихгүй байж байгаа л ээж аав нь заримдаа хулгаалцсан гэж ярьдаг шүү дээ. Хулгаалцсан тий. Баг багт нь хооронд нь сүү юм уу тавиулаад одоо ингээд суугаад гэж тэр байлаа. Хамаагүй хүнтэй таньж мдээгүй хэрнээсээ тэр хоёр суучж байгаа байхгүй юу? Насан турш амьдарч байсан. Сал бараг байгаагүй. Тэгэхэд өнөөгийн үед зүгээр эрхчлөөд биднэрт байна. Гэтэл салалт амар бүр арай дэндүү. Одоо бараг 3 хүн гэрэлсний 2 нь салдаг ч юм тий. Тэгээ гэр бүлээ авч явж байгаа салахгүй байгаа нэг хос нь бас л нэг гоё юутай биш харилцаа уур амьсгалтай бас биш тий. Ерөн хэцүү бас дотроо. Тэгээ яагаад бидний ингээд өнөөгийн залуучууд ингээд салалт амар тийм хүмкүн байгаад байгаа юм болов. Тэр энэ нийгмийн бүтцтэй л болтой баг. Би бол нийгмийн бүтцтэй л харж байгаа хэрэг. Тэр эмээ өвөнрийн үед бол асуудал байхгүй шүү. Бүгд малчаа. Мал нь амьдрал нь болчихж байгаа байхгүй. Яг л зүйлийг бодох шаардлага. Өнөөгийн Европ шиг байгаа байхгүй юу? Чиний гар хөлчин бүрэн ажиллах боломжтой ажиллаа. Ямар ч ажил хийсэн тэр хүн тухайн хийж байгаа цалингаараа хангалттай амьдрал байна. Энэ Австрид одоо жишээлхэд бүгдээрээ мэдж байгаа шүү дээ. Хүн ямар ч хамаагүй ажил хийж байгаа л бол амьдрахад бүрэн боломжтой. Юу ч хийсэн хүн амьдрал байна. Юу ч хийсэн болдог гэсэн үг үү? Мөнгөний энэ асуудал бол айгүй том асуудал л шүү дээ. Чухал. Энд чинь санхүү чинь өөрөө
санхүү сайн байна гэдэг чинь улс орны нийгмийн байдал, улс төрийн байдал бүх юм доктортой байна л гэсэн үг байна. Доктортой байгаа учраас санхүү сайн байгаад байгаа байхгүй. Өөр юм санаа зовхгүй байгаа байхгүй. Мэдээллийн юу нь шүүлтүргүүгээр хүмүүстэй хүрч байгаа учраас тэрэн дээр бас байгаач магадгүй л гэж байна. Ямар шүүлтүргүү мэдээг орж ирдэг. Орж ирсэн нэр мэдээлэл ямар ч шүүлтүргүүгээр бүгд тансцсан. Нэгдүгээр тэр тийм. Тэгэл бас тэрнээс ингэдэг эмэгтэй хүмүүс чинь магадгүй жоохон хартай хүн зүгээр нэг гүйлж идэл нэг жижигхэн постн дээр те одоо эхнэр нь одоо инглээд одоо өөр хүнтэй явуултаад те инглээд иглээ гэсэн зүгээр хүний постыг харж тэрэнд өөрөө нэрвдэг дэнгүүтэй эхнэрээ бас хардаж байдаг те тийм болохоор энэ дээр л хүн болгон жоохон шүүлтүртэй ямар ч мэдээлэл байсан ер нь л бүх юм дээр шүүлтүртэй ингэж хандах хэрэгтэй л хүн ер нь юмд шүүлтүртэй хандна гэдэг чинь тухайн хүн ерөнхийдөө нэг соёнгийг ярьж байгаа, мэдлэг боловсралтай болж байгаа, нэг ухамсартай болж байгааг нь шинж байгаа. Тэгээ түрүүний чи нөгөө хэлсэн дээр үед яагаад гэр бүл салалт маш бага байсан бэ гэдгсэн шүү дээ. Тэгэхээр тухайн үед мэдээлэл бүр маш удаан байсан байна. Бүр үнэхээр удаан. Хинээс ямар мэдээлэл авдаг гэнгүүт Бадарчингаас хүмүүс мэдээлэл авдаг байсан байна. Зүгээр ингээд Бадарчин орж ирэхэд холын санийн сонсох нэ гэд тэр хавийн айлууд нь суглараад байна. Бадарчингаа юу гэж ярих нөө гэдгийг сонс. Тэгэхэд тэр Бадарчин өстой нөгөө нэг амныхаа зоргоор чалчдаг байсан баг тухайн үед. Тэгээд Бадарчингуудыг тухайн үед нийслэл нөгөө нэг бас яг нөгөө манжийн дарлалын үед те Бадарчингуудыг санаатаагаар ард иргэдийн дунд муу цуу яриа тараалгахын тулд хөлсний Бадарчингууд бас их явдаг байсан гэж байна. Тэр нь нэг талдаа хөлсний Бадарчин, хоёрдугаарт нь ямар үүрэг гүйцэтгэдэг байсан бэ гэхээр гүйцэтгэдэг байсан. Тий. Манжуудад одоо тийм бидрийг даралж байгаа өөр орны хүмүүс тагнуулын мэдээ хүргэх бас үйлчлдэг байсан байхгүй. Одоо ард түмний за одоо хүн ардын сэтгэл санаа ямархуу байна. Бослого өмнө гарахад бэлэн байна уу? Жишээлхэд олон эрэгтэй хүнтэй одоо айл сахалдаар ороход тэр айлын эрэгтэйчүүд нь өдөр тутмын амьдралдаас тарсан байна уу? Эсвэл байгаа байдал нь одоо цэрэг данд бэлдсэн байдалтай байна уу гэх мэтэр маш их аж байдлын тэр юм ингэж мэдээллийг цуглуулж өгдөг. Тэгэнгүүтлээ өөрөө худлаа цуу яриад хараад тийм бас муухай байсан баг. Тэгээд түрүү нөгөө гэр бүл салд яагаад бага байсан бэ гэж мэдээлэл удаан байсан. Бага мэдээлэл нь Бадарчингаас ирдэг байсан. Тэгээд үнэхээр тухайн үед бас одоо нэг хэсэг хугацаанд бидний одоо өвөө эмээгийн хугацаа гэх юм уу нэг сүүлийн 300 жилийн хугацаанд яалт байхгүй бид нар үнэхээр хөмөрсөн догоон дотор л амьдэрсэн. Үнэхээр хөмөрсөн догоон дотор байсан мэдээллээрээ л амьдэрсэн. Тэгэхээр чин одоо юу гэдгийг за би энээс алчвал надад ч одоо намайг авах өөр нөхөр байхгүй шүү дээ. Гэсэн одоо юутай байгаа байхгүй сэтгхүүтэй байгаа байхгүй тий Тэнгүүцсгөл юу гэдгийг би одоо энэ одоо нутаг голдоо байхгүй сайн залуу хідэн малаа сайхан өсгөө явж энэ муу одоо хаашаа холддог гэсэн юм үүднээс ханддаг тэгээ нөгөө эмэгтэй ч гэсэн за би хоёр хүүхдийн төрүүлсэн юм чи одоо би хаашаа жоох юм надтай хэн суух юм гэсэн тийм боогдмол авчигдмал харанхуу бүдүүлэх муугаа байсан тийм байсан учраас гэр бүлүүд нэг талаасаа харахад ингээд доктортой баттай байсан юм шиг өглөө. Одоо энэ нөгөө талаасаа бас аюул хэцүү байхгүй тийм орж ирсэн хугацаа байна. Тэрнээс ингээд харахад чинь яг одоо суурь соёлд орж ирээл хөгжил явж ирсэн хөгжлөн гэж аваад тэгээд боломжтой хөгжил хийснээс хойш ерөөд одоо салдаг зэрэг маш их газар ирж байгаа шүү дээ. Харслаас хойш тийм. Энэ суурь соёл гэдэг байгаа нь Европын соёлын гэр бүл саллтын хувийг нь бас хармаар санагчлаа. Амар сонирхолтой статистик гарах байх шүү тий. Бага хаа. Яг л эдгээр чинь өөртөө төлөвшөх хүртлээ өөртөө бэлдэж байгаа айгүй орой гэрэлдэг. Яг өөрөө төлөвшчөөд би гэдэг хин бэ? За хүнийг яаж таних вэ гэдгийг мэдснийхээ дараа гэр бүл болж байгаа. Хөвшүүн одоо насандаа ингээ хүүхдтэй боллоо чинь тэрийг салахыг хүсэхгүй шүү дээ. Тэр хүүхдээ алдахыг хүсэхгүй, эхнэрээ ч алдахыг хүсэхгүй үстэй. Бидний бас нэг талаас одоо харж байгаа өнцөг яг ийм өнцөг бай. Гадаад хүмүүс бол ерөөхдөө те аяга тийм гоё хүмүүс байдаг байх гэж бас дийлэх ерөн хүмүүс бол тэгж бодож байгаа. Яг ингээд амьдрал донд ингээ ороод ирэхэд нөгөө л Монголд байдаг байсан амьдрал энд бас байж л байгаа байхгүй. Нөгөө л нэг тэр агсан хүн байна уу байна. Нөгөө нэг хүнтэй хэрэлдэг хүн байна уу байна. Зотоо идэг хүн байна уу байна. Тэ. Донжоор нэг байна штэ. Тэгээд ингээ харах юм бол ерөнхийдөө ижлэх юм байна. Энийг зүгээр
хүнийхэн тоонд нь манай улсын хүнийг те хоёр улсын хүнийхэн тоог харьцуулаад эндээс нэг статистик гаргаж ирэх юм бол яг өдөө бод шүү гэдэг гарч ирэх болж байна. Түүнээс биш одоо энд бол төлөвшөөд ингээд ингэсэн юм бол бас тэдэн хувь яг тийм байгаа их байгаа. Өшөө хүмүүс их байгаа. Өшөө хүмүүс нь 18 хүүхдээ сууж штэ. 60 настай хүүхэд 60 настай үгүй одоо нэг 30 гарч байгаа хятад хүн ч юм ингээд сууж л байгаа. Тэгэхээр энэ чинь бас үүсгэх болохгүй болчихж байгаа. Тэгэхээр хүн ам олон төрлийн байгаа. Монгол ч гэсэндээ бид нар ч цөөхөн хүн амтай учраас бас нөгөө нэг би төлөвшөөд одоо гэр бүлээ зохионоо гэсэн гой сайхан залуучууд нь бас тэдэн хуваараа байгаа л байхгүй. Тэрний нөгөө нэг богтолдог гэсэн тэр бас нэг талаас тухайн үедээ бас зөвл юм байсан гэж байна шүү. Яг тухайн моменттой тохирсон зөвл одоо ажиллагаанууд нь хэрвээ тэгж богтлоогүй байсан бол одоо хятад шиг мөнгөтэй болж ээж л ихнэр авах гэдэг байгаа байхгүй юу. Тэгэхээр тэгэнгүүт мөнгөтэй болж ээж ихнэр аавна гэдэг тэгэнгүүт эмэгтэй хүн чинь өөрөө шууд зүгээр нэг юм эд бараа болчихж байгаа байхгүй юу те. Мөнгөтэй байгаад инж гэж нэг юм балаа юм байдаг гэсэн шүү те. Би ийм их баялагтай шүү. Охины чинь авч байна. Охиныг шүү мөнгөөр сольж авдаг шүү те. Яг цаа цанааг нь авах юм бол зүгээр эзэн зүгээр охиноо зараад л байгаа байхгүй юу. Тийм зарахын тулд нөгөө охиноо мэдлэг басалтай ч юм уу хөөхөн ч юм уу тийм болгож өсгөөд ийсэн юм шиг болж байгаа байхгүй. Тэгэхээр сонсчихсан нийтийн дээрийн жолооч байна. Одоо хүүхэдтэй байдаг гэдэг. Орон нутгийн жолооч нар одоо хүүхэдтэй байдаг гэж сонсчихсан уу? Тэр яриа байдаг чи тэрийг сонсож байгаа юу? Одоо тээврийн жолооч нар одоо бараг хотлоо ярихад аймаг болгонд нэг хинтэй ч гэдэг юм уу эсвэл хүүхэдтэй ч гэдэг юм тийм яриа байдаг байсан. Тэрнээс тийсэн чи угаасаа л ерөөсө хүлэн зөвшөөрсөн тэр айлын хүмүүс. Тээврийн жолооч ингэж явж байгаа л нэг айлд орлоо. Дөнгөж ээж аав нь охин дээр очил миний охин залуу дээр очиж байгаа хэл. Тэг хүүхдээ алуудаа яаж ч жал хүүхдээ аяж авнуудаа ингээд тэг нэг ачаа зэгэн тулаан дээр мэлмээр ингээл тэгэл авнаа хэлжтэй байсан. Йоо эмхтэн үнц нэг амар унгах юм тийм. Тэгээд тэр чинь тухайн эмхтэн биш байхгүй юу? Энд чинь бол бүр улсын баялагийг бүтээж байгаа зүйл байхгүй юу? Юу яадаг штэ. Эцэг малыг ч гэсэн одоо аймагт амжиж солидог штэ. Хуцах тийм. Тэр шиг бас асуудлууд байна. Гэхдээ нэг аав олон хүүхэд төрж чадахгүй штэ. Тэгэд чи яг одоо нэг хүүхдийг хүмүүжүүлэхийн тулд өсөхийн тулд хүн болгохын тулд аав ээж хоёулаа нь оролцоо хэрэгтэй байхгүй юу? Өвөө эмээ хизээч аав ээжийг орлож чадахгүй. Үгүй яг тэр саний миний ярьж байгаа юм бол одоо тэр нэг дээр үеийн цагтаа байхгүй юу? Одоо цагт бол тийм уушлаараа штэ. Ээж авахгүй бол хүүхэд бол хэцүү. Яг ихээр бид ч одоо яг нэг газараа байж байгаа. Одоо нөгөө нэг дээр үед чинь бол хүмүүс энд ингээд заах юм бол ойрхон ингээд заах юм бол бас нэг яв ингээд заах юм бол хол гэдэг чинь энэ захын айлын хүн тэр захын айлд очиж нэг хөргөн юм уу бэр болж байгаа шүү дээ. Яг ингээд хажуу сахалтаас авахгүй нөгөө нэг цус хайрлалт нь арах гэж байна. Тэгээд нөгөө нэг одоо гадаад морийг Монгол морьтой хайлаад ингээд гарахад нэг сайн мал гарч ирдэгтэй л имжлэх хэмжсэндээ бас нэг тийм л юм шиг байна. Тэр үед хоёроос гадаад юу гэснээс сүүлийн асуулт асууж байгаа. Та нар одоо ингээд одоо Монголд эрэгтэй хүмүүс юм чинь одоо Монгол эмэгтэй хүмүүсийг гадаад хүнтэй суухыг магадгүй хүлээн зөвшөөрдгөө л байсан байх л та. Тэгээд энэ ирсний дараа үзэл бодол чинь өөрчлөгдсөн үү эсвэл нормал уу? Миний үзэл бол эмэгтэй хүн эрэгтэйтэй суух албатаач л те. Одоо үед чинь бас Монгол залуучууд маань өөрсдөө гадаад их нэртэй болсон шүү дээ. Тийм. Яг уу нөгөө Еврогал нөгөө түрүүний ярьжсэн нөгөө National Wheel рүүгээ л би бодоо буруугач. Хэрвээ бид нар юу гэдгийг те National Wheel нөгөө 2050 хүртэл ч гэдэг юм уу нэг юм төлөвлөгөө байна шүү дээ те. Төлөвлөгөөний дотроо хэрвээ бид нар юу гэдгийг 5 сая хүн амтай болно, тэдэн сая ингэн техник те хичгсэн байсан ч юм уу тийм тохиолдолд бол би үнэхээр улс орноороо хуучин хин хаашаа саяхан л бид нар 5 жилээр төлөвлөгөө боловсруулаад төлөвлөгөөнийхөө дагуу ингээл хөгжид дэвшээд явж исэн шүү дээ. Тэрэн шиг тийм хөгжилж дэвших тодорхой юм төлөвлөгөө байхгүй учраас одоо хүн болгон өөрийгөө явж гин ингээл явж гин. Тэгээд тэрийг юу хөгжөөн одоо юу дэврэгдэг вэ гэхэд орчин үед яриад байгаа либерал үзэл тэрийг маш их дэлгэрүүлдэг байхгүй. Либерал үзэл хаана хамгийн их дэлгэрдэг вэ гэхээр хөгжиж буй орн ядуу бууруу орнуудад маш их
дэлгэрдэг. Тэгвэл тэр үнийг нь хэн дэлгэрүүлдэг вэ гэхлээр нөгөө нэг баян орнууд голцоо дэлгэрүүлдэг. За яг хөө жоохон сонсоход зарим хүмүүс дургуул байдаг нөгөө охид яас ариун бол улс ариун төр ариун гэдэг нэг үгнүүд байдаг шүү дээ тий. Хүн болгон бас нэг урдаа араал ингээл нэг юм хэлэхгээл эмэгтэй өнийг өөр гадаад хүнтэй сунгууд нэг чижилчих гээл байдаг шүү дээ тий. Тэр чинь яг хөө цаагаараа ер нь бол Монгол үндэстнээ авч үлдээ гэвэл ерөнхийдөө тэр үг нь бол үнэн байхгүй. Тэгэхдээ ер нь бол 7 тэрбум хүний дунд 3 сая монгол хүн уусыг үл нэрэ худлаа ярихад жилийн дотор л байхгүй болохоор байхгүй. Ер нь бол тийм ээ 7 тэрбумын хажуу процентын харах юм бол зүгээр нэг том мангас хов гэл байхгүй болчих шүү дээ. Тэгэхээр тэгүүлэхгүй тулд тэрний эсрэг одоо арабын ертөнцид гэх юм уу те тэд нар зогсож чадж байгаа учраас тэд нар араб эмэгтэйчүүд нь олон хүүхэд төрүүлнэ гэдэг нь араб одоо юу гэдгийг те биелд энэ үдснээ авч үлдэж чадах учраас би аль болох олон одоо хүүхэд төрүүлье гэсэн тийм юутай байхгүй. Тэгэхэд тэнд бол ямар ч либерал онлайн тухай юм ярих юм бол юу ч ойлгохгүй уучлаарай энийг ярих одоо нөгөө ярихгүй өнгөтлөө бар бүр болохгүй бол хүнтэй мэтгэлцгээ тэгэл уучлаарай энэ бол бидний хувьд хараам буюу нүгэл гээл хаачж амын наачж байгаа. Тэгэхэд Монгол баг арабын ертөнцийн эмэгтэйчүүд ер нь бол Монгол эмэгтэйчүүд мань аль болох Монгол олон хүүхэд төрүүлдэг юм уу те ингээд ингээх нь л уг нь бол яг өнөөдрийн моментод уг нь чухал байгаа юм л та. Тэгэхдээ Монголын нөхцөл байдлыг харахад маш олон либералууд дэлгэрчсэн те одоо ингээд хүүлэн дэмжээл бид нэр ардчилсан юу гэдгийг тэгэнгүүтлээ доор нь либерал гэдэг. Гэхдээ үнэндээ тэр ардчлаад байгаа хүмүүс нь өөрсдөө баруун улс төрийнхөө баруун зүүнээч мэдхгүй те ингээд их юмнууд болцсон байгаа байхгүй. Тэгэхээр одоо нөхцөл байдалд би нэг юм хэл миний үзэл бодол ийм эмэгтэй хүн Монгол эмэгтэй Монгол хүнтэйгээ суух нь зөөвөө гэд хэлчих юм бол маш олон дайсан гэх нь хаашаа намайг үзэн ядаг чинь нийгэм бий бол тэгэнгүүтлээ эмэгтэй хүн хинтээ суух нь одоо өөрийнх нь хүний хувийн хідэн ч хүүхд төрүүлэхгүй байсан ч өөрийнх нь ирэхгээ хилчингүүд одоо нөгөө үнцэрхэг гэж байгаа бас нэг хэсэг бүлэг хүмүүс нь намайг чи юм уу бас юу яадаг хэлний үзэл болж байгаа хэлчихэр байгаа байхгүй. За энийг нь хамаардаг биш. Хэнийг нь хамаарахгүйгээр ингээд би яг өөрийнхөө үзэл бодлыг хэлэх юм бол Монгол үндэстэн маань аль болох л урт удаан тэ уусаад үгүй болчихгүй шиг байгаасаа л гэж би хүсэж байна. Одоо миний хүсэл бол тэр л байна. Тэгээд ингээд хэлэхээр одоо хэлснээр мэдээж болох юм уу болохгүй. 2012 онд гарч ирсэн нэг судалгаа байсан. Дараагийн 30 илүү 40 жилд мөхөх 10 буюу 20 үндэстний дотор Монгол явж байгаа. Гэтэ тэр хугацаанд маань өөртөө бас гадаад их нэртэй болдог болсон шүү дээ. Амар их миний мэдгэн бол баг 5 хүн байна. За надад процентээр нь ингээд статистикээр харах юм бол Монгол эмэгтэй хүн Монгол эрэгтэй хоёрыг статистикээр нь харах юм бол 90-10 харьцаатай л байгаа. Монгол эмэгтэй хүн гадаад үнтэй суусан яг үнэхээр бүр толгой дараалан тоолоод үзвэл 10-90 харьцаатай байгаа. Тэр юу үзлээ надад бол зөв амар хайрын санагддаг шүү. Ингээд нэг Монгол эмэгтэй хүн гадаад үнтэй сууж байгаа. Зүгээр хараад би дотроо удаад нэг тийм миний үзэл бодол хүнд ч хэрэггүй. Надад өөртөө тэр нэг заавал юм шиг шаардлагагүй. Зүгээр л би дотроо бодсон миний бодол. Ер нь энийг сайн тэр үнийг хараад надад л амар хайрын санагддаг. Тэгэл хайрын санагдсан бол ягаад нэг юм өөрчлөгдөж болохгүй нэ ягаад залууч давтахгүй наа гэлээ. Ягаад энэ хүмүүс зарим нэг хүмүүст нь би шок ууршаад ягаад юуны төлөө тэр хүнтэй сууж байгаа юм гээд амар нийттэй зүйлээс сууж байгаа байхгүй. Бидний яг өнөөдөр харж байгаагаар визний төлөө сууж байгаа хүмүүс Монгол эмэгтэйчүүд октоо зөндөө байгаа шүү. Зөндөө шүү. Тэр бол үнэхээр инээдтэй асуудал л да. Инээдтэй гэж гутармаар асуудал яг үнэхээр хайрын гутармаар болоочтой тий энэний орон зүг Монголд очиод зөөгч юм уу пермент юм уу тий сервисийн ресепшн орны ажил хийчихэл юм бол энд амьдарч байгаа нэг онцгийн ялгаа бол байхгүй байхгүй. Тий шүү дээ. Монголд амьдрах юм бол илүү тий төрөлх нутагтай хамж илүү сайхан амьдрах боломжтой. Энд бол хэл байхгүй болол тэгэл дуусаа шүү дээ. Тий. Энд одоо хэлээ байгаад ч нэг тийм бас юу биш шүү дээ. Хүний нутагт байгаа яг гэртээ ороод юу болдгийг бид нар мэдгүйгээс шүү дээ. Тий шүү дээ. Тэгэхээр зүгээр надад бол зүгээр амар хайрын байдаг. Тийм нэг жоохон инээдтэй тийм хүмүүс нь бол үнэхээр гутармаар байдаг. Залуучууд бол мэдэл тэгж явах нь бол зөв яа. Тэгэхээр нөгөө л гений асуудал байхгүй. Яа тэгэхээр гений асуудал байхгүй гэж
Тэндээс чи нэг Монгол эрэгтэй хүнээс гарч байгаа гэн өөр гадаад хүнээс гарч ирэхэд тэр хоёр чинь мэгш болоод илүү сайн Монгол гарч ирэх байхгүй. А гарч ирж байгаа Монголыг Монгол болж одоо ингээд төлөвшүүлээ хөгжүүлэх нь л чухал болохоос биш. Одоо тэр нь бол сайн юм биш. Гэхдээ соёлыг эмгтэй хүн л авч явдаг гэж аахгүй гэр бүл эмгтэй хүн эхнэр нь нөхөр болоод юусаа гэртээ байхгүй шүү дээ Монгол гадаад байна. Тэгэхээр тэр хүүхдийн сэтгүүг өөрчлөх одоо гадаад эмгтэй одоо Монгол нөхөртэй байлаа гэхэд хэрвээ тэр эмгтэй ээж нь Монгол хүүхдтэй тэр одоо Монголын талаар ярьж өгөхгүй тэрийг яахгүй бол тэр сэтгүүг өөрчлөх хамаагүй л би дэстагээ Монгол хүнээс яг үнэ. Хоёр Монгол соёлын ерөөсөө эмгтэй хүн эцэгтэй хүн авч явдаг гэж байна. Тийм шүү дээ. Хоёр Монгол хүнээс төрсэн хүүхэд Монгол биш байгаа байхгүй юу? Тэр бас амар сэтгэхүйн хувьд харамсалтай. чинь харамсалтай байхгүй юу? Ингээд явж байгаа одоо монголчууд байна шүү дээ. Тэнгүүд бас хүүхэд нь шүү дээ. Ингээд монголоор ярьж чадахгүй хэрэг. Төлөөч та нар ингээд хүүхдээ ингээд хэл заагаад өчөөч их хүсдэг боловч тэгээд даан шилчдэг. Яах юм бэ тэгж хэлээ тэ. Ямар ч тийм юу болчих амны гарцлаа байдаг. Гэртээ бид нар зүгээр дэрдээ байгаа нэг хідэн хүмүүсээс зүгээр үлгэрч явах. Хятад яаж юм тийм үстэй. Энэ төрж шин. Энэ төрөөд одоо хэд хүн явж байгаа мэдэхгүй шүү бид нар. Нэг хүн аливчээд дуусаа одоо 2-3 хүн явж шин. Одоо жишээлбэл тэр хятад чинь хятаараа чөлөөтэй ирж чинь тий. Харин тий. Янаар чөлөөтэй ирж чинь. Англиар чөлөөтэй ирж чинь. Тий. Энд байгаа хятад нэрээ ерөөсө дор хаяж англи, герман, хятад ерөөсө ууцсан. Ерөөсө бүгд тэр ингэ алдахгүй нэг яриад байгаа байхгүй. Тэгэнгүүтлээ нөгөө нэг хятад юу одоо хятад соёл нь байгаа. Сэтгэлгээ нь байдаг. Тэр нөгөө хэл юу лээ? Хэл бол соёлыг өвлүүлэгч түгээгч хэл нөгөө нэг газар хэл мал гэдэг. Мал гурбах. Хэл газар хэл мал урман баг. Монгол оршин тогтноо гэдэг чинь л яг тий яг хэл гэдгээр нь болохоор бүх соёлоо ярьж байгаа. Хэл гэдэг нь болохоор газар ярьж байгаа. Мал гэдэг нь болохоор Монголын уламжлалт юу гэдгээр л тийм. Уул нь бол одоо зөндөө гой залуучууд гарч ирж байна. Гэхдээ тийм манай 90 гой болж байна уу? Тийм. Юм бол одоо нэг хинэг юу бол нэг удаан үргэлжлэхгүй байна. Тийм. Нийгмийн нэг жоохон юм захаарж байгаа явж. Баг багаар ингээд нэг ашиглалтанд зөв голдорлогоо орох баг. Тийм. Тэрийг жоохон хүлээх. Одоо гэхдээ мессежийг өгж л авахгүй. Тийм яг үнэ. Орчин болохгүй байна. Аяндаа голдролтой орчиндоо гэд хідүүлээ амаа амхиж яагаад ч болохгүй. Байнга л цор гээл энэ тэнд юм яриад өөртөө хичээж хиний дөлгөөний нэг Постын Монголын дөлгөөний нэг тавьсан лекцээс авах ба. Шведийн нийтийн дээр яаж хөгжсөн бэ гэсэн чинь бид нар одоо ингээд нэг дугаар байдаг. Хэрэглэгчийн санал хүсэлт авах дугаар байдаг. Тэрлүү энэ швед хүмүүс ингээд байнга залж байна гэж гомдол мэдээлдэг. Тэсээр байгаа одоо энэ нийтийн тээвэр хөгжсөн гэдэг шиг бид нэр одоо бүх юм дээр санал хүсэлтээ яг гэсэн дугаар байдаг боловч хинч залгадаг. Энэ л үнгээ залгаад бай. Энэ бол иргэний үүрэг юм аа. Энийгээ та нар өөрсдөө биелүүлээ. Тим юм руугаа бас бид нар жаахан хандаж тэглүү бас орох. Яг нөгөө өдөр ирж байхад ярьжсэн иргэний үүргээ биелүүлж нэг шалчгасан олгаач болчих гээд байгаа байхгүй. Монгол хүний сэтгэлгээгээр бол тэгэхэд энд бол иргэний үүргээ биелүүлэнгүүт мундаг хүн. Иргэний үүргээ биелүүлсэн байж тээ гэсэн үгнээс. Тэгэхэд Монголд нөгөө нэг иргэний үүргээ биелүүлсэн чил буцаагаад нөгөө нэг шүүх цагтаадаа өргөдөл авчиж өгөө. Яг хөө тэр юу болоо жоохон буруу. Миний одоо авч байгаа жишээ буруу ч биш магадгүй л. Гэхдээ нөгөө түрүү яваад байсан нөгөө Прүстэй ах орцонд баадаг. Тэр иргэний үүргээ биелүүлгээ цагтаад мэдгдсэн ч гэсэн тэгтээ буруу аргаар бас илэрхийлээд олон хүмүүс түүрэгцэн. Тэгэнгүүт буцаагаад нөгөө баасаа ах нь сөөхтөө 2 сая төгрөгийн нэг хэмжилт тавьсан юм байна. Тэгэхээр бүр тий яг энэ муурууд жишээ шмаад бид нөгөө одоо нийгмийн боловсрал одоо нөгөө эрүүл мэндийн боловсрал ерөнхий эрүүл бүлийн боловсрал бид нар жоохон хэрэгтэй байна. Эсрэг бол үнэхээр одоо сурах хэрэгтэй. Одоо улс төрийн боловсрал, сонгогчийн боловсрал бүх юм тий. Тэр зүүн талаар мэдж байхад иргэний үүрэг гэдгээр юу гэдгийг мэдээд авчихсан. Уул нь бол 10 жил бид нар заадаг л та тий. Тэгэл тэр чинь тэрийг заасан бол юм уу? Сар дээр юм бичүүлээл дуусчдаг тий. Тэр нь амир одоо ботод амир эмнэлтэй байхгүй. Одоо ботод хайр миний 10 жил гэж
бодож байна те. Тэр үед багштаас нэг буруу өгөөд өөртөө ч буруу өгч байгаа. Өөрөө би ягаад тэр үед хичээгээгүй юм бэ? Ягаад би энэ зүйлийг мэдэж аваагүй юм бэ гэдэгтэй. Өөрөө одоо бухимдаж байгаа. Нөгөө энэ зүйлийг ягаад миний багш одоо ингээгүү? Ягаад Монголын багш нар ингээгүү юм болоо? Би ганцаараа ийм биш байна. Нөгөө бусад хүүхдүүд бас ийм байна гэж бодоод байгаа хэрэг. Тэнгүүд багш нар тугаа бас буруугаа авчиж байгаа. Өөрийнх нь бурууг бас ингэ баян мэдэж байхгүй хүнлүү буруу гэх юм бол бас эн чинь буруу талaalж байна. Яг үнэ. Одоо энэ саяны яриад байгаа боловсролын сонгогч мөн гэл энэ боловсрол ерөнхийдөө л соёнгийг ярьлаа байхгүй юу. Тэг бүгдийг нийлүүлээл одоо Монгол хүн ерөнхийдөө нэг соёнгийг яриа те. Энийг одоо хэдүүлээ бас нэг ийм хүмүүсийн тоогоо түрүү би ярьсан дахиад бас нэг ямар нэгэн байдлаар нэг хүмүүсийн тоогоонд ортсон байгаа ш. Энийг ингэж сайхан онгоолол тэ сайхан соёнгийг ирэл Кембриж тэр мэрийн бүгдийг ингэж халж хаяал төгчнөө гой боловсралтай залуучууд бид нар нэг боловсролын системээр нэг 10 жилийн хичээл ингэж орно гэдэг нэг ном юуг нь бичээ тэ ингээ гаргаад боломжгүй юм байхгүй. Хүчнөө залуучууд гадаад яваа сураад үзчихлээ харчлаа соёл нь юу бүх юм мэдчих. Яагаад тэрийг Монголд үржирээд гаргаж өгч чадсан болоо тэр цалин мөнгө багч байлаачсан дээ тэ. Ингээд нэг жоохон ингээд хичээчих юм бол энэ бол гэдэг нэг өсрэл нэг 10 20 жил жоохон ингээд дэгэнцэж явж тэрний дараагаас зүгээр л тогтчих штэ. Тэр хүн өөрөө болоо тэр хүний арын юм баталгаатай сайхан амьдралтай их орондоо сайхан амьдарч чадахгүй. Харин яг үнэ. Тэр асуудал их байгаа газар одоо гаргалгаа их байна. Гаргалгаа боломж их байна тий. Одоо оронд амьдрах одоо юу вэ? Сайхан нь бол зүгээр л жоохон санхүүгийн хэрэгчлэлтэй байгаа л сайхан. Тэрнээс болоод их орондоо байсан л сайхан байна. Ерөнхийдөө бол бүх юм л ойролцоо л байгаа шүү дээ. Монгол байдаг юмнууд байна уу? Хоолн байна уу? Байна. Бүх юм нь байна шүү дээ. Үнсэн байна, хувц бараан байна, техник хэрэгсэл бүх юм нь байна. Байхгүй боломжгүй Монголд байхгүй. Хийж чадчихвэл одоо сүүлийн үед бас гараад байгаа нөө ленд эмэн гэдэг байгаа шүү дээ. Тэр чинь мундаг оюуны бүтээл л байхгүй. Эндээ бол арталтны аппликейшн л байгаа шүү дээ. Тэгээд тэрийг бүтээе гэсэн тэр оюуны одоо шинийг ирэлхийлсэн тэр одоо айдиан санаа л байгаа байхгүй. Тэгэхэд тэд нар мундаг том гоё явж чадсан. Тэд нар мундаг явж чадж байгаа юм чинь өөр олон санаанууд бас бүгд гоё явах боломжтой байхгүй. Монголд бол үнэхээр олон боломжууд байна. Одоохондоо нөгөө хуулийн зорхоо бас маш олон байна. Тэгээд юм ер нь нөгөө өгчих юмдаа байгаа баха. Тэ нөгөө тэ чигдрэх юмдаа байгаа баха. Ерөнхийдөө гэж би ер нь бодож байгаа. Тэгэхдээ хүн болгоны оролцоо чухал. Тэр бол яг зөв. Тэгэхээр ерөөсөө хүн болгоны оролцоо чухал. Хүн болгоно тэр юмыг одоо мессежийг өөртөө аваад тэр болохгүй байгаа зүйлийг гадагшлуулаад тэрэнд шаардлага тавиад шаардлага гэхдээ зөв тавих хэрэгтэй. Зөв мессежийг өгөх хэрэгтэй. Буруу мессеж биш. Буруу мессеж бол тэгэл буруу. Зөв юм байгаач буруу болчихж байгаа байхгүй. Тийм буруу. Зургийг авахд зөв өнцгөөс нь авахд зөв л гардаг шүү дээ. Буруу өнцгөөс нь авахд сайхан зураг байсан ч муухай зураг гардаг шүү дээ. За өнөөдөр хэдүүлээ бүгдээрээ их гоё дотроо онгоолоод ярьлаа. Энд нар юу гэж хариулах болоо гэж бодож исэн юм даа бас хариулт авсан байх гэж найдаж ганаач байгаа тий. Хоёр эрэгтэй эсрэг нэмхэн хоёрын эсрэг нэг л сайхан ярилцлаа сая болол. Тэгээд бас сая ингээд чи айгүй гоё асуултаа тавьж дээр би бас бодоол энэ. Энэ бол яг туршилтын дугаар гэх юм уу тий. Анхудаа ингээд сурчиж үзэж байна. Дараа дахиад дугаар хийхэд үнэхээр тэр дугаар дээр ганаа бямбаа энэ та хоёр бол айлшгүй байж ах хэрэгтэй гэж надад санагдаж байна тий. Хэдүүлээ бас үргэлжлүүлээд өөр гоё төлөвлөгөө гаргаж аваад бас сонирхолтой сэдвүүдийн дагуу бэлтгэж байгаад ярилцаад үзвэл надад бас их гоё санагдаж байна. Тэгээд мэдээж энэ саяны бидний ярьсан юм одоо 3 юм одоо бид 3 ингээд сууж байгаасаа ярихад ер нь бол анхандаа долоолаа байсан л да. Тэгээд олоолаа ярьж байгаад яг ярьж байгаа юм аа нэрээ бидний ярьж байгаа баримттай зүйлэл биш зүгээр одоо нэг сайхан 3 хүн суугаад буу халаа ярьж байгаа л яриа шүү. Одооны залуучууд ерөөхдөө яг юу бодоод байна? Ямар байгаа юм бол тоо гэсэн тиймэрхүү сэдв цар хүрээнийхээ дагуул
ярилцлаа. Ярилцлага шүү энэ бол тийм ээ. Тий. Хоорондоо бид гурав хоорондоо үзэл бодлоос харилцаж байна. Тэгээд бид гурвын хоорондох үзэл бодлоос та нарт өөрсдөө авах юм ин аваад хаях юм ин хаяа сайхан сонсоод үзээрэй. Шүүлтүр шүү дээ. Тий. Шүүлтүр ямар хүмүүс шүүлтүрийг хийдэг үлээгээр нэхэр айтайхан боловсрал ухамсартай хүмүүс соёнгийгэрж байгаа хүмүүс шүүлтүр юм шүү дээ. Тэгэж чадаагүй хүмүүс чинь бүгдийг нь хүлээгээд copy paste гэж хийгээд явчихна. Тэгэхээр сайн юмд гоёш бид гурван ярианд амар сайн шүүлтүртэй хандаарай, хэрэгтэй юм хүлээж аваарай, хэрэггүй юм хаяарай. Тэгээд магадгүй дахиад өөр ямар сэдвийн хүрээнд ярилцуулмаар байна те. Тэр үнийгээ бас сэтгэл хэсэгт бас бичээрэй. Ер нь чөлөөтэй дараа нь хэрвээ ингээд олон хүн үзээд олон хүмүүс сонирхоод ингэх юм бол дараагийн дугаарыг гоё ярилцаж үзье, хийж үзье. Бид нэр яг бэлдэж байгаад үнэхээр сайн статистик судалгаан дээр тулгуурлаж байгаад гоё ярилцаж үзье гэж бас тийм бодол байна. Тэгэд өнөөдрийн хувьд бол ингээд туршилтын дугаар шүү гэдгийг нэг нөгөө хэлье. Одоо үзэж байгаа сонсож байгаа хүмүүс одоо юугаа нохоо те тийм ээ. Тэгээ бүгдээрээ хэлгээд Бичлэг хийгээгүй л гэж бодоод яваад байсан. Тий. Би бол бас нэг жижигхэн лог ашиглаж чинь зөндөө тий зүгээр л үзэл бодлоос тэр чигтэн зүгээр л ямар ч шүүлтэргүйгээр ярьж байгаа учраас би бол ер нь бол жоохон трик хэрэгэлсэн гэх юм уу те нэг хулигдсан гэх юм уу. Шууд сайхан яриа өрнүүлээл дунд нь утсаа би бичлэг хийгээгүй юм шигээрээр тавьсан. Тэгээд ерөнхийдөө бичлэг хураагаад авсан байгаа. Тэгээд гимгүү шууд гин халдуулж хийсэн бичлэг байгаа. Сүүлд нь дундуур нь хэлсэн. Одоо яг та бүгдтэй хандаад бас биднийг дэмжээрэй гэж бас энийг хэлчихэ. Энэ зашааныг ташаатаа. энэ шашааныг тажиглуулаад Монголоос Улаанбаатарт амьдарч байгаа аав ээжтэй. тэгээ бидний сонсон та бүхэнд маш их баярлалаа. Таалагдвал subscribe like and share. Үнэхээр ингээд олон хүмүүс үзэлтэй байж чадах юм бол ингээд дараагийн дугаарыг хийнэ гэсэн итгэл дүүрэн байгаа. За ингээд бүгдээрээ баяртай. Энэ хүртэл хамт байсанд маш их баярлалаа. Баяртай.